За хэрвээ та бизнес хийдэг гэхдээ борлуулалт хангалттай гарахгүй байгаа, аль эсвэл борлуулалтаа өсгмөр байгаа ч гэсэн чадахгүй байгаа бол энэ дараах алдаануудын аль нэгийг гаргаж иж магадгүй. Тэгэхээр ерөөс 1 минут анхаарлаа төвлөрүүлээ сонсороо өөрч маш хэрэгтэй зүйлгөөе. За тэгэхээр нэгт таны оруулж байгаа контент болон постэр чинь тухайн үзэж байгаа хүндээ худалдаа авах шалтгааныг нь тодорхой болгож өгөхгүй байх магадлалтай. Тэгэхээр ихэнх одоо бизнес хийж байгаа хүмүүс маань яадаг вэ гэхээр нэг бол айгүй лаг зураг авалттай, нэг бол лаг эдиттэй тийм контентыг оруулдаг. За зарим нь бол өөрийнхөө боломжийн хэрээр ямар нэгэн контентыг оруулж байгаа. Тэгээ энэ дээр их хвчлээ яадаг вэ гэхээр манай бүтээгдэхүүнчлэн ингэдэг шүү, тэгдэг шүү гэсэн мэдээлэл өгөөд байдаг. За тэгтэл яг борлуулалтын контент гэдэг маань өөрөө энийг үзэж байгаа хүмүүс маань энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ, энэ бүтээгдэхүүн надад хэрэгтэй юм байна. Энийг авснараа надад ийм ашигтай юм байна буюу би яагаад энийг авах ёстой вэ гэдэг тэр худалдаа авах шалтгааныг нь тодорхой болгож өгөх ёстой байдаг. За яг энийг юу л одоо ингээд маш олон бизнесүүд маань хийхгүй байгаа буюу энэ дээр алдж байгаа нь одоо маш их анзаарэгдэж байна. Тэгэхээр оруулж байгаа борлуулалтын контент болон постерч худалдаа авах шалтгааныг тодорхой болгож өгдөг байх хэрэгтэй. Нэгдүгээр. За хоёрт яаж юм гэхээр та ямар ч бизнес хийж байгаа, ямар ч бүтээгдэхүүн, ямар ч үйлчлэгээ явуулдаг байлаа гэсэн тэр тухайн бүтээгдэхүүн үйлчлэгээн дээр чинь яг зорилттой хэрэглэгчийн бүлэг гэж байгаа. Тухайн яг зорилттой хэрэглэгчийн бүлгийн тэр хүмүүсийн сэтгэл зүйн онцлог нь юу юм? Ямар асуудалтай юм? Тэр асуудлыг шийдэхгүйгээсээ болоод ямар үр дагавар ирж болох юм? Бас эргээр манай бүтээгдэхүүн үйлчлэгийг авснараа асуудал нь яаж шийдэх юм? Ямар үр ашигтай, ямар үр шим надад ирэх вэ гэдгийг нь одоо бодолцоод энэ дээр нь тулгуурлаад яг худалдаа авах шийдвэр гаргалтанд нь тэр сэтгэл зүйд нь нөлөөлөх агуулгатайгаар одоо контент болон постер бэлдэж хийж бидний хийж байгаа постер болон контент маань борлуулалт болж хуурдаг. Энийг хийхгүйгээсээ болоод зүгээр аюу сайн лаг зураг авцтай, лаг эдиттэй контент хийгээд энэ дээрээ буст айд явуулсан ч гэсэн энэ маань зүгээр хандлт болоод үлдээд байна гэсэн үг. За гуравт болохоор ерөөсөө бизнесийн зам төлөвийн судалгаа гэдэг зүйлийг огт хийхгүй байна. Энэ бизнесийн зам төлөвийн судалгаа гэдэг бол одоо маш их өртгийг багасгах гэдэг зүйл. Яг тэгэхээр бизнесийн зам төлөвийн судалгааг хийснээрээ бид нар яадаг вэ гэхээр бидний хийж байгаа үйлдэл болгон маань оновчтой болох гэсэн. Хийхгүй байгаагаараа маш их оновчгүй эсвэл үр дүн багтаа үйлдэлээр маш их энерги цаг хугацаа энийг тасан олон өртгөл гарч идэв. Тэгэхээр энэ бизнесийн зам төлөвийн судалгаа гэж юу хэлээд байна гэхээр за машин энергиэр жишээлээд ярил та. Энийг үзэж байгаа та бүхэн хоёулаа нийлээд угаалгын машин заргаж байгаа гэж бодъё. Тэгвэл Монголын зах зээл дээр яг энэ угаалгын машины худалдаа авах шийдвэрийг ямар хүмүүс гаргадаг вэ? Яг тэр гол эцсийн шийдвэрийг хэн гаргаад байна гэдгийг олох хэрэгтэй гэсэн. За энэ дэр магадгүй нэг бүлэг хүмүүс ээж болно, хоёр бүлэг хүмүүс ээж болно, гурван ээж болно шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүст зэг очлоо. За энэ хүмүүс рүү идэвэл ямар суугаар яаж хүрээд байна? Ямар маркетингийн арга барил тохирч байна гэдгийг олж тогтоох хэрэгтэй гэсэн. За магадгүй уламжлалт маркетинг гэж болно. За айлс их ивенттэй ямар нэг өдөрлөг эсвэл giveaway урамшуул зарлах байж болж. Айлс яг цэвэр дижитал маркетинг гэж болж байна. За дижитал маркетинг нь илүү амжилттай борлоо бицдэг тийм зам төлөв байна гэх юм бол одоо босод брэндүүдтэй дижитал орчин дээр сошиал дээр маркетинг яаж хийж ийн буюу постэр ямар хэм маягтай хийж, контент дээр ямар мессеж агуулга одоо шингээж өгч байна. За одоо тайлбар хэсэг дээр ямар текстийг бэлтэж чинь те энийг суулгах хэрэгтэй байдаг гэсэн. Энэ маань ямар учиртай вэ гэхээр одоо зүрлэх юм бол хоёлоо контент бүтээгч байлаа гэж бодоход YouTube дээр контент хийж байгаа, Facebook дээр, Instagram дээр, TikTok дээр гэдгээс хамаарат тухайн платформ ямар алгоритмыг дэмждэг вэ гэдэг дээр нь тохируулаад бид нар контентыг бэлтгэх юм бол эрийг алгоритм тоогоод илүү олон хүмүүс төрөж өгнө шүү дээ. Яг тэрнтэй адилхан угаалгын машиныг одоо худалдаа авах шийдвэр гаргалтад нөлөөлж байгаа тэр сэтгэл зүйн алгоритм гэж байгаа. Тэрийг олоод тэр алгоритмыг бид нар одоо өөрсдийнхөө тавтайгийн зархаж байгаа угаалгын машин бусад брендээс юугаараа онцлогийн юугаараа давуу талтай юу нь илүү ялгаралтай вэ гэдгийг тэр алгоритм дээр хувиргаж шингээж оруулж өгснөөрөө энэ маань илүү борлуулалт болтгоо гэсэн. За тэгээд энэ бизнесийн зам төлөвийн судалгаан дээр шүү маш олон мэдээлэл боловсрдог. Тэгээд энэ дээрээ суйрлаад бид нар оновчтой үйлдэлүүдийг оновчтой маркетингийн сувга, оновчтой одоо контентын хэм маяг, оновчтой постэр, оновчтой борлуулалтын одоо түнэлээ боловсруулдаг гэсэн. Магадгүй намайг яг чи үний яриад байгаа юм уу, бодлоо мэдэн хийрээд байгаа юм уу гэд эргэлзэж магадгүй. Миний хувьд бол маркетингийн агентлаг ажиллаж исэн. Энэ хугацаанд нийтдээ 30 гаруй бизнестэй хамтарч ажилласан. За энэ 30 гаруй бизнестэй хамтарч ажиллах хугацаанд өөрөө давхар судалгаа явуулаад, судалгаан дээр дүгнэлт хийгээд энэ дүгнэлтээсээ Монголын зах зээл дээр ямар арга барил, ямар арга техник, ямар стратегийг ашиглавал амжилттай борлуулалт, амжилттай маркетинг болох вэ гэдэг тэр өөрийн гэсэн арга барилыг олоод авсан. За энэс гадна сүүлийн 1 жилийн хугацаанд дуурхай өмч автоматыг үүсгэн байгуулагч Идэрбат гэх мэт Монголын амжилттай бизнесмэнүүдийн хүчний ард нь ажиллаад бас нэлээдгүй туршлага хөрвүүлээд авсан. Яг одоо бол одоо бизнес төр хэмэл явахыг хэрхэн нэвтрүүлэх вэ, хэрхэн одоо үр дүнтэй ашигтай зөв ашиглах вэ гэдэг талтай хөгжүүлэлт хийгээд явж байгаа.
Тэгээ энийхээ хажуугаар би одоо ч гэсэн өөрөө e-commerce буюу онлайн ертөнцид өөрийн дижитал бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг. Тэр яг энэ сүүлийн 3 жил тасралтгүй энэ зах зээл дээр ажилласан, яг судалгаа явуулсан, судалгаанаас дүгнэлт гаргаж ирсэн яг бодит туршлагаасаа хуваалцлаа. Тэр та яг энэ алдаануудыг гаргаж байгаа бол энэ алдаагаа засаарай. Тэгээд хэрвээ магадгүй яг надаар борлуулалтын контент хийхмээр байна, өөрийнхөө бизнес дээр зөвлөгөө авмаар байна гэх юм бол боломжтой. Яг нь миний нэг контент хийдэг үнэлгээ бол тухайн контентоос хамаарат нэлийн өндөр байдаг. Гэхдээ наадам болж байгаа учраас би өөртөө нэг ашиг харахгүйгээр буюу яг туслах зорилготойгоор яг 4 газар буюу 4 бизнес дээр онцгой боломжийг санал болгож байна. Тэгээ энэ 4 газартаа ямар боломжийг санал болгож байгаа вэ гэхээр одоо тус бүрт нь 2 борлуулалтын контент, 2 carousel poster буюу ингэж суурилж үзүүлдэг, тийм бүлгэж үздэг зургийн постэр. За дээрэс нэмээд өөрөөр чинь бизнес дээр хиймэл оюуханыг хаана яаж үр ашигтай ашиглах вэ, яаж автоматжуулж болох гэдэг тал дээр зөвлөгөө. Дээрэс нэмээд би өөрийнхөө 150,000 төгрөгөөр ордог байсан контентын сургалтаа бонусанд өгч байгаа. Тэр үндсэндээ яг энэ бүхэн нийлээд 500,000 төгрөг буюу миний нэг контент хийдэг үнэлгээний үнээр энэ 4 зүйлийг авах боломжийг олгож байна гэсэн. Тэр мэдээж маш олон хүмүүс холбогдох байх. Тэгэхээр миний боломжийн хувьд л ерөөсөө 4 газартай хамтарч ажиллах боломжтойгоо учраас та яарад тэртэн холбогдоорой. Тэгээд шууд чатаар хай гэж бичээд ороод ир. Тэгэх юм бол би өөрлөж чинь шууд холбогдъё.